Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 онд шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээний удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх бодлогын баримт бичгийг баталсан. Өдгөө цахим шүүх 2 дэг цөм системийн хүрээнд хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны шүүхийн цахим архив зэрэг үндсэн 7 систем нэвтрүүлжээ. Улмаар эргэж шүүхэд хандах, хэрэг явцын мэдээлэл авах, баримтчиг илгээх зэрэг үйлчилгээг цахимаар авах боломж нэгдэж байна. Шүүхийн үйлчлэгээ тодорхойгүй байна. Шүүх хуралдаанд оролцох нь хүндрэлтэй байна. Цаасан суурьтай байна. Тэргээд олон хууль талаас харах юм бол процессын ойлгомжгүй байдлууд нэлээдгүй байдаг. Тэгэхээр энэ талын байдлыг ялгамжтай байдлыг аль болох арилгах тий. За мөн өндөр настай, за тусгай хэрэгцээтэй хүмүүсийн эрхийг хангах энэ чиглэл рүү бас хөгжүүлэх гэж ингэж зорилоо. Шүүхийн үйлчлэгээ авахд хялбар болно гэж харж байгаа. Иргэд өөрсдөө заавал шүүхтэр биечлэн ирж хэмжлийг өгөх биш. Бага газраасаа захимаар өгөх боломж нэгснээр ирээдүйн цагийг ч гэсэндээ мөн хэмнэж байгаа гэж харж байгаа. Энэ сарын 22-ны өдрөөс эхлэн хэрэг хэн шийдвэрлэх, таслан сэргийлэх арга хэмжээ, зөрчлийн хэрэг шүүхэд шалган шийдвэрлэх ажиллагааны модулыг эрүүгийн эргийн анхан шатны 32 шүүх үйл ажиллагаанд ашиглаж эхлэх юм байна. Цахим технологи нэвтэрснээр шүүх эрх мэдлийн байгууллагын төсвийн үр ашигтай байдал нэмэгдэж, авилгын индекст эерэг нөлөө үзүүлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм а. Өмгөөлөгч сонгож авах өмгөөлөгчийн бүх мэдээллүүдийн цахим системд байршина. Иргэдийн хувьд бас энэ нэхэмжлийн загваруудыг энэ платформ дээр байршуулсан байгаа. Тухайлбал гэр бүлийн маргааны асуудал гэх юм бол энэ загвар нэхэмжлийн загварууд гарцсан. Эндээс санаа авах. Дээр нь нэхэмжлийн бүрдүүлбэр гэж юу. За ямар тохиолдолд нэхэмжлийг хүлээж авахаас татгалздаг вэ гэдэг энэ талын зөвлөмжүүд ч гэсэн энэ цахим систем дээр байршиж байгаагаар иргэдэд бол маш их ач холбогдолтой байна. Шүүхийн цахимжилт гэдэг нь ганцхан шүүхийн асуудал биш л дээ. Энд бол бусад байгууллагуудын оролцоо, мэргэжилтнүүдийн итвэх санаачлаг, манлайлал маш их чухал. Тийм учраас бол алстай бусад байгууллагуудын энэ манай шүүхийн системтэй интеграц хийх, за мөн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, за кибер аюулгүй байдлыг хангах гээд дараагийн шатны үйл ажиллагаанууд бол ингээ үргэлжлэж явна. Цаашид шүүхийн үйл ажиллагаанд цахим систем нэвтрүүлсэнтэй холбоотойгоор кибер аюулгүй байдлыг хангах, бусад шаардлагатай төсөв хөрөнгийг цаг тухайд нь шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэйг оролцогчид хэлж байсан юм а.